Тийм манай засгийн газрыг арбитрийн шүүхэд өгсөн тухай мэдээлэл ирсэн байгаа. Үлдэгдэл төлбөрөө одоо цаг хугацаанд төлөөгөөгээд тэгээд манай зүгээс болохоор энэ төсвийн тодтголоор үлдэгдэл санхүүжилтийн мөнгийг чиг өөрийнх нь дагуу гадаад харилцааны яам руу одоо шилжүүлчихсэн. Тэгээд гэрээ шилжүүлэх болон энэ ажил үүргээ одоо өгөлцөж авалцах, тэн дээр ажлын хэсэг гарч дүгнэлт хийх мэтлэн нэлээд ийм бичиг цаасны ажлууд явж байгаа. Үүнээс гадна үлдэгдэл төлбөрийг бид нар ер нь одоо төлөх албатай юу, гэрээнд юу гэж заасан байна, тэрийг судлах гэд нэлээд ийм судлах, харах, дүгнэх ийм ажлууд явж байгаа учраас ийм хоцрогдолтой. Гэрээг нь уушхаар after party бүхэн одоо хөл бөмбөгийн тоглолт одоо удирдлагын тоглолт гэхээр after party-нд оролцох 5 тикет одоо тоглолт хөл бөмбөгийн тоглолтын үзэг 20 тикет энтергээд тийм хэсгүүд бас байсан. Тэгэхээр энэ тоглолтын одоо хэн үзээд яваад юм бэ? Засгийн газрын гишүүд үздэг байсан юм уу? Хяналт тавьсан байна. Манай дээр ирсэн тайлан дээр бол хин нэгэн хүн үзсэн гэсэн нэг ч тайлан байхгүй. Тэгээд Англид суугаа Монгол улсын элчин сайдын яамд энийг ядаж та хэд маань ашигласан ийм мэдээ байна уу гэд асуусан. Тэгээд бас тэнд одоо ашиглаагүй. Одоо ийм гэрээгээр олгогдсон боломж юм байна гэж ойлгосон. Тэгээд ер нь бол тийм үзсэн тайлан одоогоор байхгүй. Шинэ австраличтэй энэ физикал аасад манай тамирчдын хувьцыг бас цаанаас хөрөнгө оруулсан төсвөөс хөрөнгө оруулсан гэсэн ийм мэдээлэл байна. За манай яам дээр ийм ил тод одоо миний мэдхийн тухайн багт тамирчдад ямар нэгэн одоо мөнгө гарсан тийм ямарч мэдээ байхгүй. Би бол үгүй байх гэж бодож байна. Монголыг гадаадд зөвчлөх ажилд ер нь Монгол улсын засгийн газар соёлын яамнаар дамжуулаад ер нь өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөг зарцуулсан юм бэ? Нэгдсэн тоо мэдээ ер нь байгаа юу? За өнгөрсөн хугацааг хэрч одоо айл хугацааг хэлэх үү те? 22 3 Ер нь бол нэлээд сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд нэлээд олон том дүнтэй гэрээнүүд хийгдсэн байсан. Энэ талаар би бас өмнө таад асуухад хэлж исэн. Одоо нэг нь бол саяны таны асуусан Fulham хөл бөмбөгийн клубтэй холбоотой. За үүнээс гадна BBC, CNN, Edelman, Boston Consulting Group гэх мэтчлэн ийм байгууллагуудтай нэлээд том дүнтэй одоо дандаа сая доллараас дээш дүнтэй ийм гэрээнүүд хийгдсэн байсан. Одоо энэ эдийн засаг төсөв хэцүү байгаа үед үлдэгдэл төлбөрийг бид нар гэрээний өрөөнд төлж таарах. За зарим одоо гэрээнүүд нь дуусчихсан, зарим нь бол үргэлжилж байгаа. Тэгээд гэр хүлээс үүргээр бол одоо тэгээд зарим нь бол төлж таарна. Гэхдээ бас энэ дээр зарим нэг учир дутагдaltaй зүйл байгаа. Жишээлх юм бол Boston Consulting Group-ээр хийлгэсэн судалгааны тайл нь одоо миний хувьд болон одоо манай яамд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд шаардлага хангахгүй баахан презентац байгаа. Тэгээд одоо энэ судалгааны чанар нь ч гэсэн бас одоо хоёр дахь материалууд дээр дүгнэлт хийсэн ийм байр байдалтай ийм судалгаанууд байна гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр зарим одоо бидний намайг ирэхэд ажлын хүлээж аваагүй гэсэн ажлуудыг бол бид нар дүгнээд хүлээж авах боломжгүй гин бол хүлээж авахгүй. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг бол дахиж ярилцах хэрэгтэй гэж бодож байгаа.